Сайн байцгаана уу Dream Creative-ийн сувгийн Dream байна. Тэгэхээр өнөөдөр бэлдсэн сэдэв маань болохоор солонгос хэл хэрхэн суралцах талаар эсвэл би одоо өөрийнхөө зүгээс солонгос хэл хэрхэн суралцсан талаар та бүхэнд ярилцахыг хүслээ. Тэгээд миний хувьд болохоор анх солонгос ирээд найзч байхгүй, ойр хавьд таньдаг хүнч байхгүй бас хэцүү байсан. Тэгэхээр миний хувьд бас гэртээ байх цаг бас үнэхээр их байсан тэр үед. Тэгээд гэртээ байхдаа зурагт үзэх эсвэл гар утсаа үзэх цаг үнэхээр их байдаг гэсэн. Тэгээд баг өдөржингөө зурагт үздэг байсан. Тэгэхээр та бүхэнд бас санал болгох нэг зүйл ихээр зурагт үзээд солонгос хэлээ сайжруулах талаар өнөөдөр ярилцахаар шийдлээ. Тэгэхээр миний хувьд бол хамгийн их үздэг байсан сувгнуудын хамгийн их үздэг байсан нэвтрүүлгүүдийн нэг бол одоо ток шоу хэлбэрийн Healing Camp эсвэл одоо 안녕 하세요 эсвэл 마녀 사냥 гэх мэтлэн нэвтрүүлгүүд байдаг гэсэн. Тэгээд өвс өөр хөгжөөнд нэвтрүүлгийн талаар ярилцъя. 무한 도전, Running Man, 1박 2일 гэх мэтлэн нэвтрүүлгүүд бас байгаа. Тэгээд бас зурагт үзэнгээ бас та бүхэн доотлох хадмалыг уншингаа солонгос хэл суралцахад бас сайн гэж бодоод бас бэлдлээ. Тэгэхээр анх солонгос хэл сурахдаа бичих юм уу унших хэлбэрээр бас их суралцдаг шүү дээ. Тэгэхээр бас амьдрал дээр гараад тэрийгэ ярих гэхлээр бас юу гэж хэлхээ мэдэхгүй идэх бол бас зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр солонгос нэвтрүүлэг үзэнгээ бас тэр хүний ярьж байгаа яриаг сонсонгоо бас доор байгаа хадмалыг уншаад тэрийгэ харьцуулаад бас юу гэж яриул бас тохиромжтой гэдгийг бас сурвал гайг байх гэж бодоод бас бэлдсэн. Тэгэхээр хамгийн ихний нэвтрүүлэг болохоор Healing Camp гэдэг нэвтрүүлэг. Healing Camp гэдэг нэвтрүүлэг болохоор бас солонгосын олонний танил алдартай жүжигчид оролцоод өөрсдийнхөө амьдралын талаар ч юм уу ярилцсангаа бас хөгжилтэй бас тиймэрхүү нэвтрүүлэг байгаа. Тэгээд та бүхний сайн мэдэх жүжигчин гэх бол бас Lee Byung-hun, Changnara эсвэл бас өөр Big Bang гэдэг хамтлаг бас зөндөө бас оролцож байсан. Тэгэхээр тэр хүний яриаг бараг цаг 30 минутын турш сонсонгоо бас яриан сонсоод доотлох хадмалаа уншаад бас солонгос хэлээ суралцахад бас тохиромжтой гэж бодлоо. Тэгэхээр бүх яриан бас тэр доор хадмалаараа гардггүй. Тэгэхээр хэрэгтэй гэсэн хэсэг маань доор тусдаа хадмалаар гардаг. Тэгэхээр та бүхэн ярианаас нь юу нь хэрэгтэй вэ гэдгийг бас сонсонгоо тэр хадмалыг хараад бас хэрэгтэй яриаг нь бас сонсох боломжтой. Тэгээ бас энэ нэвтрүүлгийг үзэнгээ бас солонгос орны талаар суралцсангаа бас өөр солонгос орны талаар суралцсан бас дуртай жүжигчдийн талаар бас мэдээлэл цуглуулах боломжтой, бас өөр солонгос хэлний түвшин бас дээшүүлэх боломжтой гэж бодоод бас бэлдлээ. Дараагийн нэвтрүүлэг маань болохоор одоо 안녕 하세요 гэдэг нэвтрүүлэг. Тэр нэвтрүүлэг одоо дээр үед KBS суваг дээр бас гарч исэн. KBS суваг дээр гарч агаад одоо баг гарахгүй дууссан байх гэж бодож байна. Тэгээд тэр нэвтрүүлэг нь болохоор бас орон даяар олон хүн үздэг алдартай нэвтрүүлэг байсан. Тэгэхээр та бүхний гэр бүлийн гишүүн ч юм бас ойр дотны найз нөхөд эсвэл бас ойр дотны нэг хүн чинь одоо засрахгүй байгаа бас нэг асуудалтай байгаа бол тэрийг нь одоо та бүхэн өөрсдөө болсон явдлыг нэвтрүүлэгтлөө явуулаад та бүхэн өөрсдөө болсон явдлыг яриагаа явуулах юм бол нэвтрүүлгээс тэр яриаг чинь уншаад одоо та бүхний яриаг сонгоод нэвтрүүлэгтээ урьж оролцуулдаг. Тэгээд зөвхөн нэвтрүүлгийн тэр хөтлөгчнөр биш бас өөр үзэгчтэй цуг одоо өөрсдийнхөө асуудлыг хуваалцаад засч болдог тиймэрхүү нэвтрүүлэг. Тэгэхээр тэр нэвтрүүлгийг үзэнгээ бас солонгос дахь одоо гэр бүлийн асуудал юу гэж боддог гэх мэтлэн бас одоо солонгосын талаар бас суралцахад сайн гэж бодлоо. Дараагийн нэвтрүүлэг маань болохоор 마녀 사냥 гэдэг нэвтрүүлэг. Тэгээ тэр нэвтрүүлэг нь болохоор одоо залуу хүмүүст зориулсан нэвтрүүлэг. Залуу хүмүүсийн одоо хайр дурлалын асуудал гэх юм уу, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох одоо олон асуудлуудыг бас ярилцдаг. Тэгээд одоо бас адилхан өмнөх нэвтрүүлэгтэй адилхан бас та өөрийнхөө яриаг нэвтрүүлэгт явуулангууд та бүхний болсон явдлыг чинь уншаад хөтлөгчнөр нь тэр яриаг чинь одоо үзэгчдэд танилцуулж өгөөд бас өөрсдийнхөө зүгээс одоо хариу өгөх юм уу тиймэрхүү байдаг. Тэгээд тэрийг бас үзэнгээ бас сурч болох юм бол бас тэр хөтлөгчдийн ярьж байгаа бүх ярианд
доор хадмалаар гардаг. Тэгэхээр хадмалаар уншингаа бас сонсоод бас суралт сонссон яриагаа хадмалаар уншаад харьцуулж сурахад бас сайн гэж бодлоо. Тэгэхээр Солонгосын нэвтрүүлэг энэ ток шоу хэлбэрийн нэвтрүүлэг үзэнгээ бас сонсонгоо доотлох хадмалыг уншаад бас солонгос хэлээр дэвшүүлэх боломжтой гэж бодоод бас өнөөдөр хэдэн нэвтрүүлэг бэлдсэн. Тэгээ бас миний хувьд солонгос өөр орны хэлийг сонсоод уншаад хамт сурах нь бас илүү дээр гэж бодлоо. Тэгээ бас өөр орны хэлийг бас сурахдаа тэр орны нийгмийн соёл ч юм уу тийм зүйлийг бас их сайн сурах хэрэгтэй. Тэгээд нэвтрүүлэг үзэнгээ бас тэр орны нийгмийн соёлыг сурангаа тэр орны хүмүүстэй хэрхэн харилцах талаар бас их суралцж болно. Тэгээ бас ток шоу хэлбэрийн нэвтрүүлэг биш юм а гэхэд бас өөр олон төрлийн хөгжилтэй нэвтрүүлэг бас их байдаг. Тэгээд жишээлбэл Муан Тужон, Running Man, Элбаги гэх мэтлэн бас хөгжилтэй нэвтрүүлэг бас их байдаг. Тэгээд тэр нь болохоор солонгос хэлний төвшинж бас баг зэрэг дээшилсэн гэж бодож байгаа бол тэр нэвтрүүлгүүдийг үзэхэд бас үнэхээр сайн. Тэгээс бас миний хувьд бол бас сүүлийн үед үзэж байгаа хамгийн их хөгжилтэй нэвтрүүлэг гэвэл Анан Хёнгним гэдэг нэвтрүүлэг. Тэр нэвтрүүлэг нь болохоор сүүлийн үед алдартай одууд бас оролцоод өөрсдийнхөө бас тухай ярилцаад бас хөгжилтэй тоглоомгоо бас их зугаатай нэвтрүүлэг. Тэгээ та бүхэн үзэнгээ бас цагаа хөгжилтэй өнгөрөхийг хүсье. Тэгэхээр өнөөдрийн бэлдсэн бичлэгийг та бүхэн үзээ солонгос нэвтрүүлгийн талаар олж үзээд бас солонгос хэлнийхээ төвшинг бас дэвшүүлэх хүсье. Тэгээд өнөөдрийн бэлдсэн бичлэг маань та бүхэнд бас тус болсон гэж бодож байгаа бол манай Dream on Korea TV сувгийг лайк дараа subscribe хийгээрэй. Тэгээ бас сэтгэлдээр өөрсдийнхөө дуртай нэвтрүүлгийг бас та бүхэн хуваалцаарай. Дараа дахин уулзлаа, баяртай. Dream on Korea TV сувгийн Dream Man байлаа. Баяртай. 힐링 캠프 마녀 사냥 안녕하세요 무한 도전 런닝맨 1박 2일 이병헌 장나라 빅뱅 아는 형님